Сайн мэцхан уу. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэдээг зөвшөөрье. Монгол үндэсний ардс намаас зохион байгуулж байгаа үндсэн хууль ба боловсролын эр шинжил гэсэн хэлэлцүүлэг төрөлцөөрсөн та бүхэнд талархал илэрхийлье. Ингээ хэлэлцүүлгийг нээж Монгол үндэсний ардс намын дарга цогт гэрэл үг гэлнэ. За та бүдний энэ өдрийн гэгээ амгалан гэр мэдчлээ. Монгол үндэсний ардс нам 2006 онд байгуулагдсан үеэс хойш Монгол төрийг шинээр урлан бүтээх тухай олон түмэндээ хэлэлцүүлж улс төрийн үзэл баримтлаа түгээж явж байгаа. Тэгэхээр Монгол төрийг шинээр урлах гэдэгт нь юу яриад байна гэхээр өнөөдрийн энэ нийгэм тулгамдсан асуудлуудыг зангилаа нь үндсэн хуулинд байна. Тийм учраас үндсэн хуулийг Монгол төрийг энэ төр нийгмээ улс орноо хөтлөө явж чаддаг ийм төртөө болгохын тулд үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна гэж ингэж ярьж явж ирсэн. За сүүлийн үед бол Монгол үндэсний ардс нам, Монгол Ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоо нам нийлээд бас үндсэн хуулийн өөрчлөхийн төлөө Монгол хүний 9 цагаан хөслийг гүйцэлдүүлэх ийм шин дээд хуулийн төлөө гэж ийм тунхагт нэгдээд хамтраад ярьж байгаа. За мөн одоо бусад намуудтай иргэний нийгмийн байгууллагуудтай энэ үндсэн хуулиа өөрчлөхийн төлөө ихээхэн ажлыг орон даяар өрнүүлж байгаа. За бид яг үндсэн хуулиа ингээд өөрчлөөд нэг сайхан төртөө болох юмаа гэж ингэж үзэхэд энэ төрийг хэн авч явах вэ? Ер нь Монголын ирээдүйг хэн авч явах вэ гэдэг өөрөө маш чухал асуудал болж байгаа. Тэгэхээр хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэдэг боловсролын систем өндөр чадамжтай байж ирээдүйн Монгол улсыг энэ одоо глобал ертөнцид хөдөлж явах тэр хүмүүсийг бэлтгэх боловсролын системээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь тийм хойч үеийг бэлдэж чадах чадвартай ийм боловсролын байгууллагыг бий болгох. Монгол улсаа хөтлөөд аваа явчих ийм төрийн байгууллагыг бий болгох ийм одоо чадамжийг бүрдүүлдэг. Тийм учраас Монгол хүнийч тэр Монгол үндэсний Монгол төрийн одоо оршин тогтохын хүчтэй байхын үндс нь бол боловсролын систем байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын одоо үндэсний бүтээгдэхүүн нэг $3,500-700 орчимд байх шиг байгаа. Тэгэхээр сүүлийн 20 жилийн дунджийг харах юм бол нэг $3,000 орчим доллартай байна. Тэгэхээр энэ өнөөдөр ингээ бид нэг хүнд ноогдох боловсрол зарцуулж байгаа зарцуултыг харахаар бараг энэ нэг одоо хүнд ноогдох бүтээгдэхүүний 30-40% тэнцэх хэмжээний ийм их мөнгийг боловсролын салбартаа зарцуулсан байна. Гэтэл тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн нь өнөөдөр нийгмээ хөгжүүлчих, хөтлөөд явчих, эдийн засгийн тэлэх, багш нарынхаа, эмч нарын цалинг нэмэгдүүлж чадахгүй тийм одоо хөдөлмөрийн бүтээмжийг бий болгодог, баялагийг бүтээдэг ийм бүтээгдэхүүн гарч чадж гэнэ үгүй үгүй байгаад. Үгүй байгаад. Монгол улсын гадаад өр өнөөдөр одоо $30 тэрбум хүрэх гэж байна. Тэгэхээр яагаад гадаад өр өсөд байна гэхээр ихээхэн хэмжээний гадны хөрөнгө оруул маш их хэмжээний төрийн болоод төсвийн бас одоо хандлагч байгууллагуудын энэ их хөрөнгүүд ороход түүнийг шингээгээд улстай аваад үлдчихдэг ийм одоо гүйцэтгэлийн болоод одоо ханган нийлүүлэлтийн эсвэл одоо дотоодоо шингээж чадах ийм үйлдвэрлэлийн боломжийг бий болгож чадсангүй ийм чадвартай боловсон хүчин бий болсонгүй. Тэгэхээр 170 гаруй дээд сургуультай байсан үе би одоо жаахан багасаад өнөөдрийн байдлаар 75-6 дээд сургуультай байна. 200 мянган оюутан сурч байна. Үүний 160 мянган бараг дээд боловсрол байгаа. Тэгээд эндээс энэ гарч байгаа бүтээгдэхүүн ажлын байранд одоо нийцэж чадж гэнэ үү гэхээр 80% нийцэхгүй, 80% нь мэргэжлэрээ ажилддаг. За нэг 40% нь ажилтай болоод өөр ажил хийдэг. Тэгээд хараад байхад бол эцсийн бүлэгтээ боловсролын систем өөрөө хуурмаг болоод төрн тоо статистикийн төлөө хөөцөлдөг. Боловсролын байгууллагууд нь мөнгө хөрөнгөний төлөө хөөцөлдөг. Сурвалжлагч нь гэрчлэгээ дипломны төлөө хөөцөлдөг. Ийм хуурам боловсролын системтэй болоод байгаа учраас өнөөдөр Монголд
ядуурлын хэдэн том их сурвалж бий болсон. Энэ нь маш буруу ипотекийн тогтолцоо, маш одоо цамаан хэрэглээний эдийн засаг, гурав дахь нь гаж боловсролын тогтолцоо. Энэ бол одоо ядуурлын их сурвалж болоод байгаа учраас өнөөдөр бид нар үндсэн хууль, нийгмийн өөрчлөлтийн маш том асуудлуудтай нэн тэргүүн энэ тэнцвүүлж одоо хамттна гэсэн үг. Цогцоор нь шийдэх нэг асуудал бол боловсролын эрс шинжлэлийн асуудал байна. Тийм учраас өнөөдөр энэ одоо бэлэгцээ өдөр намуудын төлөөлөгчид, эрдэмтэн, мэргэд, боловсролын салбарын зүтгэлтнүүд, төрийн нийгмийн зүтгэлтнүүдтэйгээ хамт боловсролын одоо эрс шинжил гэж одоо юу байх вэ? Юуг нь өөрчлөх шаардлага байна? Өнөөдөр ер нь боловсролын тогтолцоо болж байна уу юу гэдэг дээр дүн шинжилгээ хийх зорилготой ийм одоо хурлыг үндэсний ардчилсан нам зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдөр манай хуралдаанд одоо хүрэлцэн ирсэн та бүгдэд гүн талархал илэрхийлье. Ялангуяа одоо ардын багш нартаа одоо боловсролын салбарт олон жил нөрөх одоо хүчээр зориулсан хүмүүстэй улс төрийн намын удирдлагуудад одоо талархал илэрхийлье. За би бол одоо учиргүй боловсролын мэргэжлийн хүн биш. Гэхдээ миний ажлын гараа Аранга аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийн багшаар эхэлсэн байд. Ийм учраас бас боловсролын салбарт ойр гэж үзэж байна. Нөгөө төгөр ерөөсөн үндэсний үзэлтэй намын хувьд Монгол хүнийг бий болгох, Монгол одоо нийгмийн зүтгэлтнүүдийг бий болгох, Монголын одоо энэ технологийн эрен үед амьдрч чадах, энэ улс орныг авч явах ийм хүмүүсийг хэрхэн яаж бий болгох вэ гэсэн энэ намын одоо байр суурьтай, суур шинжтэй, зарчмын шинжтэй ийм мэдээллийг өгнө. За гол юм юу хэлэх гэж байна гэхээр энэ нэрнээсээ хэлж. Ер нь ахуй амьдралаа авч явж чадахгүй байгаа хүнд тэнд ухамсар, соёл, ёс суртахууны тухай болоод эрүүл мэнд, дараагийн хөгжил дэвшлийн тухай асуудал байдаг юм байна. Энэ бол нөгөө ахуй анхдагч, ухамсар анхдагч гэдэгтэй ерөөсөө адилхан. Тийм учраас манайхан нэг амьдралаа аваа явах чадaltaй хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэрийн шиг амжиргаатай байх гэдэг бол ерөөсөө хүний нийгмийн одоо анхдагч ийм зүйл. Тэгэхээр өнөөдөр бид нар хэд их намчрахснаас болоод дээрэс нь боловсролын тогтолцооны 20 гаруй жилийн энэ ангалаас үүдэлтэй ер нь амжиргаа гэдэг юмд монгол хүмүүс ерөөсөө анхаарахаа болчихсон. Амжиргааг наран туул дээр ажиллах, за магадгүй 100 км-т очрлоод одоо нөөсний жолооч хийх. Тэгээд нэг нэрэн хар хорин захын хооронд юм уу явах гэдрийг бол одоо амьдралаа авч явж гин гэж ингэж ойлгох хүртэл ийм одоо буруу гаж ийм тогтсон байна. За ийм амжиргаатай улсууд дотроосоо авиас чадалтайг нь хөгжүүлж өөрийнх нь зан төлөв одоо давуу тал тийм ээ энэ бүгдд нь суурж одоо тэрийг хөгжүүлэх замаар агуу монголчуудыг бий болгоно гэсэн ийм танаа байгаа. Тэгэхээр яг нь ер нь шинжлэх ухааны талаасаа ч гэсэн хүний хөгжлийг бол ургаас нь эхлээл ярьдаг. Гэхдээ ер нь ихэнх хүүхдийн төлөвшил энэ оюун санааны бүрдэл бол үндсэндээ энэ 10-аад насн дээр бол баг одоо бүх ачааллаа авчдаг. 90 гаруй хувийн одоо олоод авчдаг. Ямар хүн болох вэ? Юу сурч мэдэх вэ? Ямар зан чанартай, ямар авиас чадaltaй юм бэ гэдэг бол сонирхол дуршилтай юм бэ гэдэг нь бол энэ бага наснд ингэ гарч байна. Тийм учраас боловсролын тогтолцоо бол бага наснаас нь байгаад энэ тэр сонирхол, дур сонирхол, авиас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн тогтолцоо бол бүгдийг нөгөө тэгштгэн одоо шулуун шугамар сургаж байгаа нь өөрөө авиас сонирхлоосоо үүдэх, тэрийгэ гээх энэ юм руу яваад байна гэдэг нэг ийм зүйл байна. Тэрийг юу яаж тайлбарлаад байна гэхээр өнөөдөр бид нар энэ албан журмын боловсрол яг энэ нэршил энтер өөр байж болдгоо манай өнөөдрийн боловсролын системд ашиглаж байгаагаас ер нь зүгээр миний харж байгаагаар бол үндсэндээ яг ингээ бүх хүүхдүүдийг өнөөдрийн системээр явуулахад бол онцгой тэр дур сонирхлоо нь бол буурчдаг юм байна. Сонирхолгүй улмаас бол мэрэлдэх болдог.
За мэрийхгүй учраас сурхаас өөр зүйл рүү автдаг. Ялангуяа шилжилтийн насн дээр муу зуршилд автаж бусдыг уруу татдаг. Урсгалаараа мэрэгжил сонгоно. Урсгалаараа сонгогдсон дур сонирхолгүй хүн бол ерөөсөө чадваргүй ийм л боловсрогч юм болж байгаа. За чадваргүй тэгсэн мөртлөө хагас мэддэг бүх зүйл тудгалдаг ийм одоо дундчуудыг ерөөсөө нийгэм даяар бий болгоцсон байна. Эндээс юу гарч яана гэхээр нөгөө нэг 80% ажлын байраа олохгүй дандаа мэрэгжлийн бус өөр мэрэгжлэр ажилладаг. Эсвэл ажлын байр олдохгүй. Ажлын байр олдсон тэндээ үндэгдэхгүй. За үндэгдэхгүй байгаа учраас салин урамшуул бага тул амьдрал ах үн бүрхэг. За ийм одоо өөртөө итгэлгүй салин хөлс буутай тэгээ байр суурь муутай ийм улсууд бол хоорондоо л одоо дугуйгаа олно гэдэг шиг гэр бүл нэг тиймэрхүү болдог. Ерхий амьдрал нь цаашдаа удамшна. Ерөөсөө яг ийм болж ингэж хуурайд байгаа. Тэгээд энэ бол өнөөдрийн яг манай энэ бодит байдал. Өөрөөр хэлбэл бараг тэр авиас чадвар байгаа юмнасаа ер нь бол байнга уруудсаар хагаад явж гэнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн бидний яриад байгаа тэр амжиргаанд суурилсан авиас чадварт нь суурилсан ийм одоо боловсролын тогтолцоо байна гэвэл энийг юу гэж хэлэх юм гээд илүү солонгорсон байх төвлөрдсөн байна. Тийм тохиолдолд онцгой хүмүүсийн авиас нь улам сайжирдаг. Өөрийнхөө сонирхсан дур мэрэгжлээс эзэмшин сурч байгаа зүйлдээ сэтгэлээ зориулна. За нарийн мэрэгжлийн хүмүүс маш их чинь салбар болгон тогтвортой хөгжинэ. Яг одоо мэрэгжлийн тэр салбарын гэсэн усуд. За залуу хүмүүс эрт ажил орлоготой болно. Нарийн мэрэгжлийн хүмүүсийн үн цэннээс нь багаар ажиллах удирдах чадамж нэмэгдэнэ. Мэрэгжлийн болон салбарын мэрэгжлийн холбоод тогтворж ийн гэж байна. Өөрөөр хэлбэл амьдралаа нь тэр мэрэгжил сурсан сонирхсан зүйлдээ зориулна гэсэн. За иймэрхүү энэ сонголтод юу хамаарах вэ гэхээр нөгөө одоо манай урлагийнхан хамаарна. За малчин, ойдлчин, барилгачин, зураач, засварчин гэд энэ одоо цэвэр авиас сонирхол дур хүслээс маш их хамаардаг энэ мэрэгжлүүд хамаарах гэдэг. За чиглэл дээрээ дээд мэрэгсэн ажилсаг хүмүүс бий болно. Дээд мэрэгжил гэхээсээ илүү дээд зэргийн мэрэгсэн хүмүүстэй байх. Ингэж амжиргаатай авиаслаг агуу монголчууд төрнө гэдэг. За ийм тохиолдолд бол бүгд өөрсдөө одоо ажлын байртай болохоос гадна өөртөө ажлын байр бий болгочих. Өөрөө онцгой авиастай учраас зураач хүн бол тэр хинээс ч асуухгүйгээр өөрийнхөө үзэгсэн одоо бүтээлүүдэд төрөө явчих. Баримлчин хүн бол хинээс ч гуйхгүйгээр ингээм амьдрах. Энэ болцоо нөхцөл бий байна. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр одоо гап гэж ярьдаг энэ зөрөө зааг нь ингэж хоорондоо нэг нь дээшээ яваад нэг нь ингээд доошоо яваад байгаа учраас энэ хооронд бидний яриад байгаа энэ боловсролын системийн ангал буюу ажлын байр сургууль төгссөн дипломтой хүмүүс хоёр хоорондоо бие бинийгээ олохгүй байгаа. За дээрэс нь энэ нийгмээ нөгөө баялагжуулж ашиг орлогыг нэмэгдүүлдэг тэндээсээ бүгдээрээ хүртдэг систем байхгүй учраас эцсийн бүлэгтээ цалингийн хойноос гадаадад одоо цэвэрлэгч хийх, ачигч хийх, юухан хийх, асрагч хийх энэ ажил руу одоо ингээ урсж байгаагийн гол шинж энд байна. Тэгэхээр энэ албан боловсролоос юу үүсэж байгаа нэхээр нөгөө хүүхдүүд дур сонирхлоо ген гэдэг бол сатаарл маш ихтэй болчихно. Өнөөдрийн энэ нийгэмд бол янз бүрийн одоо авч болох бүх одоо хортой хөндлөнгийн мэдээлэлд автах, хөндлөнгийн одоо буруу зүйлд автах зүйл бол маш их хийж байна. Дурын шашин үзэл санааны одоо урсгалд тархин угаагдж байна. За тэр хар тамхи одоо архиталт, янхандалт гэдэг энэ буруу зуршил руу тэр л одоо дур сонирхлоо гээсэн итгэхгүй хэсгүүд ингээд явчихж байгаа. Тэгэхээр энийг түрүү би нээлтийн үгэн дээр хэлсэн. Өнөөдөр манай төрийн тогтолцоо боловсролын систем төр юу хийж яах нэхээр ерөөсөө 99% нь боловсролтой бичиг үсэг тайлагдсан гэдэг нь чухал болоод байна. Тэ? Дээрээс нь одоо магадгүй 50% нь дээд мэрэгжилтэй гэж боловсролтой гэж хэлэгдэх нь өөрөө чухал болоод байгаа учраас энэний чанарт анхаарч байгаа юм ерөөсөө алгаа. За боловсролын байгууллагууд бол оршин тогтнох одоо хөрөнгө мөнгө одоо мөнгө авч байвал олон сургуулиуд бол үндсэндээ оюутан очих шаардлагагүй. Мөнгөө төлсөн бол юугаа хийгээ явж иж болно. Тэгээд нэг кредитийн зохицуулдаг. Энэ ийм байдал руу орчихсон байгаа. Энэ маш ноцтой. За тэгээд суралцагчид бас энийг
мэдэрч байгаа учраас мөнгө төлсөн бол за нэг дипломтой болно гэх тэр хооронд юу хийж ийм гэхээр баарны боловсрол олох эсвэл одоо гадаад дотоод төр богино хугацаагаар явдаг нэг ийм юм руу ороод. Тэгээд энийг өөрчлөхийн тулд боловсролын эрс шинжил гэдэг юм хийх ёстой. Тэр нь яг хуучин цагийн чиглүүлэг хэрэгтэй байна. Эцэг эхийн нийгмийн байгууллагуудын төрийн чиглүүлэг хэрэгтэй залуучууд. Дээрээс нь нийгмийн захиалга гэж байна. Өнөөдөр Монголын нийгэмд ямар одоо хэрэгцээ шаардлага байна? Тэрнтэй уялдсан байхаас биш одоо юу гэдэг нь ашигтай орлоготой гоё офис суудаг гэдгээр энэ одоо нийгмийн ухаан тэгэл одоо банк санхүү, эдийн засаг эсвэл одоо хуулиар сургадаг. Энэ бол одоо маш бүтцийн ийм алдаанд орно. Дээрээс нь төрийн төлөвлөлт байхгүй, бодлогын залгамж чанаргүйгээс болоод энэ бүхэн бол алдагдаад байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. За бид нар ингээд нэг сурагчийн нэг жилийн зардлыг тооцож үзсэн. За оюутны жилийн хэрэглээг бас тооцож үзсэн. Тэгээд 5-6 сая төгрөг ингээ гараад байгаа. Гэхдээ энийг нэлээд багаар тооцоод ингээ бодоход би түрүү нөгөө боловсролын систем өөрөө ядуурлын их сурвалжуулаад байна гэсэн шүү. Тэгэхээр одоогийн тогтолцоо бол энэ зарлагын боловсролын систем болчиход. Орлого хязээ орох нь тодорхойгүй. Орлогын боловсролын системээр ингээ хоёроор ангиж үзвэл одоо ямар байна гэхээр за нэг айлын хүүхэд 12 жил сураад дараа нэг 4 жил ингээ дээд сургууль төгсөө за магистр заавал сурах энэ одоо ч магистргүй бол ажилд авахгүй гэдэг. Ингээ үзэх юм бол хамгийн багадаа нэг ийм дундаж гарч 34 сая төгрөг. За түрүүний тэр одоо оюутны дундаж зардал тооцсноор үзэх юм бол 60 сая төгрөг гараад байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө зарлагын боловсрол. 24 наснда нэг хүүхэд нэг ийм 34-өөс 50-60 сая төгрөг зарчихсан байх нэ. За яаж иргэд нөхөгдөх, яаж төлөгдөх ерөөсөө тодорхойгүй. Тэгвэл одоо тэр энэ амжиргаатай авьяаслаг агуу Монгол гэсэн энэ хөтөлбөрөөр яваад хэрвээ орлогын боловсролын систем рүү орох юм бол сонирхол одоо хүсэл тэмүүлэл тэгээд одоо орлоготой нь уйсан ийм өрхийн бизнес тогтвортой ажлын байртай нь уйсан ийм боловсролын системээр явах юм бол 24 наснда яг ижилхэн 24 наснда 34 сая төгрөг зарцсан биш 48 сая төгрөг олчихсон байх. Ийм л зөрүү байгаад. Тэгэхээр энэ 24 нас гэдэг бол одоо Монгол хүний хувьд бол бүр төлөвшсөн нас. Тэгтэл оюутны зээлтэй байдаг. Эндээсээ цалингийн зээл рүү холбогдож. Гэтэл энэ насан дээрээ хүүхэд төлөвшсөн өөрийн гэсэн хөрхөн орлоготой байх ийм юм руу орно. Тэр зарлагын системээр бол нэг гоё цагаан гартай, зангиатай 2 диплом зүүцсэн, магистр удирдлагын актив төгссөн ингээл ажил хайж ийн өндөр цалин нэгсэн ерөөсөө чадах юм байна. Тийм дадал зуршил одоо ядахтаа суух, юм бичих, найруулах, ажиллах, төлөвлөх ийм чадваргүй ийм улсууд байгаа. Тэгэхээр магадгүй миний хамгийн чухал слайд энэ байх гэж би бодоод байна. Яагаад тэгэхээр Монгол хүн, Европ хүн хоёрын амьдралын мөчлөг байна шүү дээ. Монгол хүнийг 25-аас 55 наснд л ирч хүчтэй ажилдаг юм шиг байна. Хараад тахт. Дунджаар. Европ хүн чинь 15 наснаас 75 нас хүртэл ажиллаад байна. Энд бол энэ хөхүүдэн дандаа Монгол, за энэ улаан хүрэн нь болохоор энэ Европ хүнийг дүрсэж байгаа. Энэ бол маш чухал. Энэ бидний анхаарах ёстой. Тийм учраас 2 дахин бага насалж байгаа, бага одоо идэвхтэй ажиллаж байгаа хүмүүс бол цаг хугацаа гэдэг бол бүр юунаас илүү үнэтэй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр цэцэрлэгийн сургалтын систем ижил болсон. Дунд сургууль сурах нь 6-аас 18 нас бараг адилхан болсон. Бүх орнуудтай адилхан. Энэ одоо их сургууль, дээд сургууль төгсөх нь бас түрүү хэлсэн 24 нас гэдэг. Энэ хүрэхэд нэг ийм ихтэй сургууль төгсөх юм байна. За тэгээ манайхан чинь магистр заавал сургана гэдэг. Ингээ 25-6 нас хүрдэг. Тэгээд ажилд орох нь болохоор тэр үеэс эхлээд орно гэж байгаа. Гэтэл нөгөө Европууд нь болохоор 14-5 наснаас 6 наснаас бол айл эрт өөрөө бие даагаад орлогоо олдог, part time-аар ажилладаг. Ер нь бол орлого олдог, өөрөө бие дааж ажиллаж амьдардаг ийм болчиход байгаа. Манайд
парадокс нь юу вэ гэхээр шүү дээ. Сургууль төгсөх, гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох энэ бүгд давцж байгаа байхгүй. Тэгэхээр нэгж төгрөгийн орлогогүй оюутны зээлтэй хүүхэд байна шүү дээ. Гэр бүл болсон хүүхэдтэй болсон. Тэр чинь өртөө хүүхэдтэй хүүхдүүдийг л бид нар бий болгоод байгаа. Хүүхэдтэй хүүхдүүд гэдэг. Хүүхдээрээ ерөөсөө ажлын байрч байхгүй, орлогч байхгүй. Тэгсэн мөртлөө гэр бүл болсон хүүхэдтэй. Нөгөөдөл нь эрт ажилд орох мөртлөө хамаагүй орой буюу 27, 8 одоо 30-аад насны дээр гэр бүл болдог. Тэгэхээр 10-аад наснд жил өөрийнхөө хоримтлыг бий болох ажил амьдралаа цагслах юмд гадныхан зохицуулж байна. Манайхан бол ерөөсөө оюутны ширээнээс гэр бүл болоод хүүхэдтэй хүүхдүүд болоод ямар ч орлогогүй. Тэгээд миний түрүүний хэлсэн оюутны зээлээс цалингийн зээл рүү шилжиж байгаа. Цалингийн зээлийн эргүүлгэнд орсон хүн үндсэндээ тэтгэврийн зээл рүү очих нь бол бараг 70-80% магадaltaй. Тийм учраас энэ ядуурлаас гарах ер нь аргагүй болчиход байгаа. Ядуурлаас гарах нь өөрөө боловсролын системтэй зайлшгүй холбоотой. Ийм л дүр зураг байгаад байгаа. Энийг анхаарч ялангуяа манай боловсролын салбарын зүтгэлтнүүд байна шүү дээ. Монгол хүний нийтвэтэй нас нь Европ хүнийхээс 2 дахин бага учраас энэ европчуудын сургадаг бүх системийг заавал манайх ижилсүүлэх, индексжүүлэх албагүй. Тэр тусмаа өнөөдрийн 12 жилийн боловсролын системийн үр шимийн нийт төгсөгчдийн 1-3% нь хүртэх, хэрэглэх, ашиглах болцоотой. Үндсэнд нь ерөөсөө хамаагүй болж орж байгаа. Тийм учраас энэ системийг өөрчилж энэ илүү одоо амжиргаанд нь суурилсан ийм систем рүү явах хэрэгтэй. Монгол хүн бол амжиргаагаа шийдсэн байхад энэ авьяас ур чадвар дээр ёс суртахууны суулгаад энэ үзэл санаа гэдэг юмыг суугаад хөдөлмөрт зүтгэлтэй байх юм бол боловсролыг олж болно, хүн болж болно гэж үзээд байна. Тэгэхээр агуу Монгол бий болохын тулд хүн бүр манай Алтай 5 богдын оргил энэ дээр би бас гарч ирсэн. Энэ дээр гарчаад дахиад энэ дээр гараагүй бол үнэхээр дийлэхгүй юм билээ. Физически ягаад дийлэхгүй юм бэ? Энэгээр юу хэлэх гээд байна гэхээр Алтай 5 богд олон оргилтой. Хүний хүсэл мөрөөдлийн оргил бол маш олон. Хүн бүрийн өөр гэсэн хүсэл тээж явдаг, мөрөөдөл тээж явдаг. Тэр болгоно өөр оргил. Өөр оргилд очих зам өөр гэдгээс гаргалгаатай. Миний яриад байгаа зүйл. Багшуулах хамгийн мундаг одоо багш хүмүүжүүлэгч болоход бол энэ замаар явдаг бол мундаг одоо хуульч болыг бас өөр замаар явна. Малчин хүний оргил төрөх зам бас өөр. Дор бүртээ оргил хурж болно. Тэр нь малчин болсон багшаас муу, хуульчаас муу гэсэн үг ерөөсөө биш. Бүгд өөрсдөө оргил гэж үзэж ингэж харж хандмаар юм шиг байгаа. Тэгэхээр оргил бүрд очих өөр зам байдгийн бол эднийг яагаад бид нар нэг замаар зүтгүүлээд байгаа юм бэ? Энэ буруу. Авах ёстой суур боловсролууд гэж байна. Суур хүмүүжлүүд байна, өгч болно. Яг очих замын түргэн байдлаар ийм богинохон эрч хүчтэй, богино наслтай ард түмэн бол хамгийн хурдан тэр амжиргаанд нь хүргэх, авьяас чадварыг хөгжүүлэх энэ зам мөрийг бид олох ёстой гэж. Тийм тохиолдолд төгс төгөлдөр ийм одоо ургамлыг гэдэг юм уу? Төгөлдөрсөн ийм бүтээгдэхүүний үр шимийг бид нар бүрэн авч болно. Бүгд адилхан. Модны энд байгаа навч, тэнд байгаа навчнаас муу гэсэн юм биш. Хуучин бид нар сурлаг муутайгийн Темз рүү явуулна барина гэдэг ийм нэг сонин ойлголт байдаг байсан. Тэрэндээ биш. Өнөөдөр магадгүй техникийн хамгийн сайн зүгээр дунд мэрэгжил автсан хүн ямар ч банк санхүү хуулийн хүмүүсээс хэд дахин илүү цалин авч байгаа улсууд зөндөө байна. Дээд зэргийн гагнуурчин өнөөдөр 5-6 сая төгрөгийн цалинтай. Тийм цалин авч байгаа банкнд ажиллаж байгаа одоо тооцооны нэгтлэнгууд байхгүй л байх гэж би бодож байгаа. Тэгэхээр ер нь үндэсний боловсон хүчин бэлтгэх тогтцоо бол гацаагүй нийгэмшил, энэ соёл, зан заншил,
аж ахуйн хэвшил бүх юм дээр суурилах хэрэгтэй. Энэ дээр суурилсан энэ үндэсний үзэл санаа ёс суртахуун дээр суурилсан ийм боловсролын тогтолцоо байх мөртөө тэндээс нь аль болохоор өгжүүлэх хамгийн суур боловсролыг өгөөд тэрнээс цааш нь бол дандаа сонголттой ингэ дор бүрдээ одоо төгс төгөлдөр болж үр шимээ өгөх ийм л боловсролын систем рүү яралтай орох нь Монгол улсын ирээдүйд бол онцгой чухал гэж үзэж байгаа. Тийм учраас энэ шинэ зууны боловсролын систем бол илүүтэй төр нийгэм гэр бүл боловсролоос өгөх одоо шинэ захиалга дээр суурилах хэрэгтэй юм. Тэгээ тэрийг хэрэгжүүлж чадах ийм багш сургууль хүмүүжүүлэгчд одоо тавигдах шаардлага энэ бэлтгэдэг ийм тогтолцоо бий болж иж энэ нь өөрөө шинэ технологи, шинэ арга хэрэгсэл, шинэ агуулгаараа энэ одоо боловсролын шинжилгээг хийх юм болцоотой гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр манай багш нар ажил хаяад байгаа 600 хэдэн мянган төгрөгтэй. Үндсэндээ социализмын үед ийм л авчихсан баг. Чанарын ямар ч дэвшил гараагүй. Социализмын үед доллар 2-1-ийн харьцаатай байсан. Өнөөдөр 2000 1 төгрөгийн харьцаатай 1000 одоо ард нь 3 цифр нэмэгдсэн унтсан байгаа. Тэгвэл цалин өнөөдөр 600 тэр үед өнөөдөр 608 гаруй мянган төгрөг бол тэр үед 30 жилийн өмнө бид нар 600 гаруй төгрөг л өгдөг байсан. Миний цалинны тэр хавьд л байсан. Тэгэхээр Монголд ерөөсөө энэ 30 жил зүгээр л өөр нэмэгдсэн, өнгө нэмэгдсэн болохоос чанарын дэвшил гараагүй. Тэгээ энэ чанарын дэвшил гараагүй нь боловсролын системтэйгээ шууд холбоотой. Тэгэхээр энэ боловсролын системийг үр дүнтэй болгож өгөөжтэй болохын тулд уг нь бид нар одоо өмнө боловсролын систем чинь нэг тийм мэдлэг чадвар, зөв дадал зуршлыг суулгах гэж ингэж зорилго нь оршдог байсан. Өнөөдрийн зорилго бол ерөөсөө гэрчлэгээ диплом л одоо авч өгөх гэсэн нэг ийм 8-ны зорилттой ийм хөнгөн болчиход байна. Тэгээ энийг бид нар илүү амжиргаатай ур чадвар, авиас, ёс суртахуун, үзэл санаа, үнэт зүйл дээр түшгэлсэн ийм одоо зорилгыг тээх юм бол бид нар энэ үндэснийг бол одоо хөгжүүлэн төлөвшүүлэхэд үнэхээр ялгаатайгаар мөн үү. Тэгээд энэ авиас чадварыг хөгжүүлсэн иргэний боловсрол энэ бүх юм энэ одоо оюун санааных нь өв тэгш одоо хөгжлийг бий болох ийм бүрэн болцоотой гэж ингэж үзэж байгаа. Ингээд одоо анхаарал тавьсанд баярлалаа.